Сайн бацгааны үзэгчдээ эрэг зочны ярилцлага маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань зочноор амьдрах стратеги номын зохиогч Цэцэн Бэлэг урагдан оролцож байна. За үзэгчдийнхээ өмнөөс бас энэ өдрийн амар амгалан ялтга мэдчилж байна. За баярлалаа. За ийм гоё үзэсгэлэнтэй, гоё бүсгүйтэй одоо энэ сайхан өглөө эхлүүлж байгаад их баяртай байна. Тэгээд бүр үзэгчдэд зориулж өөрийгт нь одоо эрэг зочныхоо нэвтрүүлгийн хойморт одоо урьсан юм шүү. Тэгээд урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээ номоо одоо ингээд олон түмэндээ хүргээд бас өөрийт нь одоо нийтлэл тэр маш гой зүйлүүд бичдэг л дээ. Одоо сошиал ресурсд бол би бол байнга зүрх лайк дардаг. Тэгээ яг хүний нөгөө тулгамдаад байгаа ер нь ингээ бодоод тахтгүй оюун санаагаал их гой тэнцвэртэй, зөв хандлагатай ингээл өөрлөөгөө өнгөсгөр бүх зүйлийг эргээл бодохоор ер нь өөрөө шүү, таашуу гэдэг ойлголтыг одоо их авдаг л да. Шинэхэн номоо ингээд үлгэдэ авсан явдал. Баяр хүргэе. Баярлалаа. Маш их олон жилийг бас зарцуулж бодож туршиж гарч ирсэн ном л доо. Тэгээд хүмүүс болохоор ингээд тэгж боддөг юм шиг ингээд харахад явж байгаа залууд харагддаг юм шиг наснасаа. Тэгэхээр зовлон үзээгүй, амьдрал мэдэхгүй ээж ясан одоо том юм бичдэг юм гэдэг тий. Гэтэл ер нь бол яг өнөөдөр зовлон үзээгүй хүнийг бид нар хаанаас ч олохгүй штэ. 2 настай хүүхэд ч стресстэй тэрнээсээ болж одоо тэр зовлонт байдлыг мэдэрдэг тий. Тэгэхээр бүх насанд одоо энэ юм таагүй мэдрэмж түүнийг одоо хэрхэн яаж даван тулах вэ гэдээ өөр өөртөө тэмцэж байгаа тэмцэл явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ номыг бол яг тийм байдал одоо тийм одоо туршлага дээр үндэслэж гарч ирсэн гэсэн үг. 2018 оноос эхлээд ер нь бол стратеги гэдэг ойлголтыг яг хувь хүн дээр холбож авч үзсэн л тий. Өөрөөр хэлбэл одоо танай телевизч тэр бүх байгууллага стратегтэй байдаг шүү дээ тий. Эрхэм зорилготой, алсын хараатай, үнэт зүйлтэй, зарчимтай тэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Эцсийн эцэст яг юуны төлөө ажиллаад байгаа гэдэг бүх зүйл тодорхой байж ич тэнд ажиллаж байгаа хүмүүс би юунд хов нэмэр оруулж байгаа гэдгийг олж харна шүү дээ тий. Дээрээс нь хизээ нэгэн цагт бид нар ажиллаж амьдарч тэмцэж явж байгаад эцэст нь би яг юуны төлөө энэ бүхнийг хийгээд байгаа гэж асуух өөрөөсөө гардаг штэ. Одоо магадгүй энд үзээ сууж байгаа хүмүүс болж л байж тээ гэж хэлж байгаа бах. Гэхдээ хизээ нэгэн цагт энэ асуултыг бид нар заавал өөрөөсөө асуудаг байх. Хүүхдийн төлөө, ханыхын төлөө, ажлынхаа төлөө, карьерийн төлөө явж явжгаад би ер нь жаргасан юм уу? Би ер нь яг өөрөөрхөн төлөө юу хийсэн боддог штэ. Хизээ ч одоо өөрийгөө үн цэнгүү хин нэгэн биш мэтэр одоо тэр мэдрэхгүй байх боломжийг л би хүмүүст олохыг хүсдэг байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн хүн ямар ч тохиолдолд хин нэгэнд хэрэгтэй хүн байгаа гэдгийг л өөрөө мэдрэх хэрэгтэй тий. Ингэжээж л бидний утга учиртай амьдрал чинь бий болох юм биш үү? Хувь хүн дээр яг тэр эрхэм зорилго буюу амьдралын зорилгын алсын хараа буюу амбицэн тий. Тэгээ энийгээ хэрэгжүүлэхдээ юу миний үнэт зүйл юм? Би юу зарчмаа болгож баримтлах юм? Ингэж хэрэгжүүлэх явцдаа хэрвээ надад сэтгэл зүй янз бүрийн асуудал гарвал би тэр хэрхэн яаж даван тулах юм гэдэг нэг юм маш товчхон тийм зураглал гаргаж ирсэн. Тэгэхээр чи 18, 19, 20, 21, 22 4 5 жил хийсэн. Тэгээ тэр болгоноос ер нь хүн дансандаа хідэн тэр бумтай байх. Хідэн гадны сургууль төгссөн байх, тий? Эсвэл тэр хүн гэр хороолт амьдрдаг байхаас үл хамааран сэтгэл зүйн хувьд аз жаргал гэдэг бол ерөнхийдөө л нэг иймэрхүү байдгийн байна гэдэг юм төсөөллөг авч байгаа. Тэр болгоныг ийшээ шигтгэж оруулсан гэсэн. Тэгээд эхний бүлэг дээр нэг сонирхолтой юм яасан гэхээр яг зарим сэтгэл одоо жишээл психоанализд бол үздэг байхгүй ингээд хүн бага насндаа ямар сэтгэлийн гэмтэл авах юм траума авсан тий өөрөө мэдгүй тэр чинь үйл ухамсарлахуудаа хийсэн байгаа штэ. Тэр нь насанд хүрсэн хойно зан үйлдэл нь бодолт нь илэрдэг гэж үздэг байхгүй юу. Гэтэл хүмүүлийн сэтгэл судлалт бол өнгөрсөн чинь хамаагүй. Чи одоо ямар байгаа? Цаашаа хэн болохыг хүсэж байгаа? Тэр чинь л чамайг тодорхойлно буюу чи ирээдүгээрээ сэтэлчих ёстой гэж. Тэр одоо онол үзэл хандлт санаа болгонд өөр үзэл баримтал барьж штэ. Гэхдээ л бид нар яалтчгүй өнгөрсөн ямар нэгэн зүйлээсээ бид нар гэмтсэн байдаг учраас эхний бүлэгт тэр болгоныг юм шүлэг байдлаар оруулсан. Нэгсэнд ингээд би тэрийг уншаад өөрийгөө танин мэдэх тэр богинохон процессыг өөртөө хамт өнгөрүүлнэ гэсэн. Тэр ингээд энгийн бичлэгээр жоохон хүнд болох гэдээсэн болохоор би ч өмнөөс нэг шүлгийн 3 ном гаргасан туршлагатай болохоор шүлгэлжсэн. Тэр бол миний хувьд хамгийн хүнд хэсэг байсан. Яг нөгөө хүн өөрийгөө тэр ойлгож танин мэдэх хэсгийг шүлгэлж бичээд за тэгээд өөрийгөө ингээд ерөнхийдөө эхний ээлжинд чинь хүн өгтлээ өөрийгөө танин мэдэх бас боломжгүй ч гэж болно шүү дээ тий. Эхний ээлжинд баримжаа гаргаж ирээд
ер нь миний одоо яг энэ байгаа, яг өнөөдрийн байгаа би яг муу юм уу? Эсвэл миний одоо өнгөрсөн орчноос би олсон янз бүрийн дадал зуршлууд яг миний мөн чанарыг хаачаад байгаа юм уу? Би үнэхээр юм уу юм уу? Эсвэл дотроо сайн хүн атал одоо нийгмийн одоо бүлгүүдэд таалагдахын тулд ч юм аа л те одоо амьдрахын тулд энийг хиймлэр өөртөө бий болгочод байгаа юм уу? Миний өнөөдрийн иймэрхүү зүйлд дургүй байдаг зүйл магадгүй аав ээж надад баг төгсөн гэмтэл юм биш үү гэдэг тэр нэг эргэцүүлэл ихний юунд хийн гэсэн. Энэ бол яг 18 наснаас дээш хүүхдүүд хүмүүст тохирч тэрнээс доош бол тэр талаар бодох юм байхгүй те. Хөгжөөгүй байгаа юм чинь тэр хүмүүсээр. За тэгээд тэрний дараа яах вэ гэхээр за ерөнхийдөө өөрөө нэг ингээд жоохон ч ихсэн таниад авчлаа. Тэгвэл би ямар нөөцтэй хүн юм? Нөөц гэдэг чинь бидний цаг хугацаа ирч хүч, эрүүл мэнд, гоо сайхан өнөөдрийг хүртэл хоримтлуулсан туршлага тий хаана ажиллаж исэн тэр бүгдээс авсан туршлага тэр байтугай бидний нөөцөд бидний итгэл үнэмшил, бодол санаа, хандлага бүгд орох байхгүй юу. Тэгээд тэрийгээ дараа нь өөрийнхөө дахиад задлаад гаргаж харах юм. За надад ийм нөөц байгаа юм байна. Тэгвэл миний давуу сул талууд надад ер нь ирээдүйд бий болох боломж эрсдэл юу ах юм гэд бүх зүйлүүдээ шинжилнэ шүү дээ. За ингээ гаргачлаа. Гол нь одоо энэ нөөцийг та юунд зарцуулах юм? Юу хийж бүтээхийн тулд энийг хэрэглэх юм? Зөвхөн өдөр тутмын ажил амжиргаа буюу ахын хэмжээнд энийг хэрэглээд дуусгах юм уу? Эсвэл нийгэмд ямар нэгэн хувь нэмэр оруулахын тулд энийг хэрэглэх юм уу? Үнцэнтэй амьдрахын тулд энийг хэрэглэх юм уу? Хүмүүс боддог байхгүй нийгэмд хувь нэмэр оруулах гэхээр заавал тийм мундаг компани байгуулаад олон хүнийг цалинжуулаад шинэ нээлт хийгээд ч юм уу те. Гэтэл би магадгүй аз жаргалыг түгээх үнэхээр хүсэлтэй хүн гэж болж штэ миний бүр амьдралын зорилго те хүмх аз жаргалтаагаас тэгвэл би заавал аз жаргалын ордон барих шаардлагагүй би уулзсан хүн болгондоо тэр аз жаргалын мэдрэмж өгөхөд л хангалттай тэгэхээр тулд би өөрөө харин аз жаргалтай хүн байх хэрэгтэй тэрний хэдлөө өдөр бүр хичээх хэрэгтэй хана штэ гэх мэтчил нөгөө нэг би энийг яг юуны төлөө зориулахын гэдгээ тодорхойлчих юм бол нөгөө нэг биднэрт байдаг хязгаарлагдмал нөөцүүдээ бид нар хүсэж байгаа амжилт аз жаргал сэтгэл ханамжтай байдалтай хүрэхийн тулд зөв хуваарлж оновчтой хэрэгжилж тэ хэрвээ надад яг тэр хүсэж байгаа зүйлээ хийхэд нөөц байхгүй бол би энэ хүнтэй хамтрах юм байна гэдэг юм уу нэгсэндээ энэ тэнд байгаа тэр цэг буюу доотууд хоорондоо холбогдож эхэлнэ гэсэн. Гэтэл зарим хүмүүс ингэдэг байхгүй ингээд давуу сул талын шинжилгээнгүүд надад ямар их сул тал байна гэдэг харахад үнэхээр сул тал харагддаг надад ч гэсэн байгаа. Гэтэл хэрвээ танд байгаа тэр сул тал чинь таны амьдралдаа хийхийг зорж яваа тэр зүйлд ямар нэгэн байдлаар садаа болохгүй бол та тэрнийг давуу тал болгож ч юм уу хөгжүүлэх гэж авах шаардлага байхгүй. Тэгэхээр бас төвлөрөх хэрэггүй зүйл хайж хэрэгтэй. Жишээлбэл та нугарч чадахгүй байх нь таны хувьд сул тал мөн үү? Ууг нь харахад мөн чадахгүй юм чи. Гэхдээ бол биш вэ шүү. Та одоо энэ нэвтрүүлэг хөтлөхтэй гоё нэвтрүүлгийн санаа олж энийг хүмүүст одоо ямар үзэл санаа төгөхийг хүсэж байгаа юм. Тэрэнд чинь таны нугардаг байх шаардлагагүй бол энэ таны сул тал биш зүгээр хөгжөөгөө байгаа чадвар эсвэл бий болоогүй нөөцөл юм гэсэн. Тийм байна. Тэгэхээр хүмүүс яхав гэх нөө би чи ийм чадан чадахгүй энийг хүсэж ийн хүсэхгүй байна. Өнөөдөр би жаргалгүй байна гэж бодох тэр зүйлүүд чинь таны нөгөө амьдралын зорилго буюу одоо менежмент дээр бол эрхэм зорилго гэж нэрлэдэг байгаа. Тэр зүйлээс чинь л урган гарах юмаа гэсэн санааг л хэлгээд одоо энэ номыг бичсэн гэсэн. Тэгээс сүүлийн хэсэгт нь болохоор за ингээ эрхэм зорилго алсын хараа гэдэг юмнуудаа тодорхойлчлаа. Энийг хэрэгжүүлж авахад сэтгэл зүйн маш олон асуудлууд гарна шүү дээ. Заримдаа шантар нуунан тий яах учраа болохоо болон тэр болгонд нас зөвлөмж гаргасан ба. Угаасаа нөгөө нэг ухтаад мэдсэн зүйлд чинь ингээ бэлтгэлтэй байдаг шүү дээ тий. Яг гоо ухтаж тосоод давж тулъя гэдэг бүр байна шүү дээ тий. Тийм ухтаж мэдээд тосож бэлдээд тэсэж үлдэх яг гоо тий. Тэгээд тэсэж үлдэхөө бүр давн туулах уу тэр бол тухайн хүний сонголт. Энэ зориг хүртэл нөгөө эрхэм зоригтой холбоотой бий болох хэрэгтэй. Та хятад хэл сурах гэж байгаа юм бол сурч яах чаа. Тэрийг сураад юунд хэрэглэх чаа. Энэ хятад хэлийг сурснаар миний эрхэм зорилгын тэр хэсэгт нь яалтчгүй хэрэгтэй хамаагүй бол та заашгүй сурах хэрэгтэй. Хэрвээ хэрэггүй бол та хятад хэл сурч нөгөө харин нөөц өөрөх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Гэж зорилгыг хүртэл тэгж холбож харна гэсэн үг байхгүй. Ер нь ингээ бодоод байхад хүн ер нь өөрийн оюун санаа сэтгэл зүй хэвийн байх маш чухал юм шиг байна. Хүчээр биш ингээд ийм шүү тийм шүү гэд. Тэгээд тэр үгийн сонголт надад маш их таалагддаг. Яг нөгөө хүнд яг зөвлөж чи ингэх нь зөв гэдэг бол өөрөө одоо боломжгүй шүү дээ. Тэгвэл миний зөв таны хувьд
тохирохгүй ч үж магадгүй те. Тэгэхээр би бол нөө сурсан мэдсэн туулсан зүйлсээ шинжлэх ухаанч хандлагаар боловсруулад гаргахдаа нэгстээ одоо мэдлэгийг энгийн шүнжилэх гэсэн үг л те. Маш энгийн байдлаар ямар ч хүн уншсан нэрээ тэнштэй гэж бодох тэр нэг сэтлийг би олох гэж зорж байгаа юм. За яг тэр нэг жоох нэг юм холбоод нэг хүнд ойлгуулцдаг жоохон чадвар байгаа. Тэрийг одоо нэгсээ тэр нөөцөө би одоо энэ эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ хэрэгжилж юм гэсэн байхгүй тий. Яг л нөгөө давуу тал гэж харж штэ тий. Одоо бүр ийм гоо ном гаргаж байгаа юм байна. Сэтгэл зүйн ийм гоё мэдээлэл өгж байгаа юм байна. Тэгээ энэ явцад ингээ өөрийгөө таваас ингээ хөгжүүлж ин харуулж штэ. Гэтэ тас бүрээр өөрийгөө хөгжүүлдэг юм болоо гэж би бодсон байхгүй юу. Яг нөгөө тэр ч бас өөрийгөө таних мэдэх процесс штэ. Ингээл нэг хэсэг дуулж үзлээ, фото модель бас ажиллаж үзлээ, телевизэд ингээл ороод гол нь нөгөө би хүмүүст яг өгөхийг түгээхийг хүсэж байгаа тэр зүйлээ ямар аргаар хийх вэ гэдгээл өстой бас бодоол яг энэ надад тохирох уу гэж туршаал явж байгаа гэсэн. Зарим сэтгэл судлаачид юу гэж үздэг гэхээр амьдралд угаасаа тийм утга учир байхгүй. Бидний амьдралын утга учир гэж нэрлэх юм бол философтод тэрийг хайгаад олохгүй. Та харин өөрийнхөө оршихуд ямар утга учир оноож байгаа. Эн чинь таны амьдралын зорилго болно. Тэгэхээр өнөөдөр магадгүй үзээ сууж байгаа хүмүүс би яг юуны төлөө амьдрах юм бэ гэж бодож байгаа л та юуны төлөө амьдрахыг хүсэж байгаа юм. Тэр утга учираа оноох боломжтой гэсэн үг байхгүй тий. Ер нь бол зорилгоо тодорхойлох тий. Одоо хүмүүс ингээл гэдэг чинь нөгөө санаа зүв бол заяа зүв гээл тэгэл одоо бодолт байвал одоо үйлдэл нь хүрэн ч гэдэг юм уу. Ер нь бол энэ оюун санаатай холбоотой л юм хамгийн ихэнд байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд одоо манай ярилцлагын нэр ч гэсэн эерэг зочин. Тэгээ хүн ер нь бүх юмд эерэг байх хэрэгтэй юм уу? Эсвэл яг үнэн байх хэрэгтэй юм уу те? Сөрөг ээж болохгүй. Гэтэл сөрөг бүхнээс бас зайсхийгаа дэвэл эн чинь бас нөгөө эргийн үнцийн юу илээ те? Тэгэхээр яг энэ дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Хандлага бас их зөв байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ те. Яг нөгөө байгууллагуудад ордог сургалтын нэг агуулгалдаа эерэг хандлага өөдрөг үзэлгээд тэгэхээр хардаа эерэг хандлага өөдрөг үзэл гэж хоёр өөр үгээр хэлж байна те. Эерэг гэдгийг бид нар яг өнөөдөр хүртэл юу гэж ойлгож ирсэн гэхээр юу ч болж исэн инээсэглээл ямар ч муу юм болж исэн зүгээрээ болноо гэл те. Одоо чи намайг зөхиод ангууд би зүгээрээ би чамаагүй чилчээч гэдэг юм уу те. Эерэг гэхээр ингээд нэг юм бүх юмд л ингээд чи өөрөө хохироол ингээд бусдыг хүлээн зөвшөөрж үлдэх юм шиг. Гэтэл монгол хэлэнд эерэг гэдгийн гэдэг одоо энэ хоёр үгээр өсгөө шүү дээ. Гэдэг нь if гэсэн утгыг илэрхийлэх юм байна. Нэгсэндээ альва зүйлийн эвийг олох чадвар нь өөрөө эерэг хандлага юм байна. Ямар гоё юм бэ? Нэгсэндээ энд нэг асуудал болоход эв зүгээр зохицуулж чадчихвал энэ эерэг хандлагатай хүн байна гэж үздэг юм байлээ. Тийм байна. Яг үйлдэлээр харуулах нь шүү дээ. Яг нэгсэндээ одоо цагт. Яг одоо цагт болон өнгөрсөн цагт. Жишээлбэл өнгөрсөн цагт одоо хоёул гурлаа гэдэг нэг эмэгтэй найзалж байгаад нэг нь хоёулын гомдооч л доо. Тэгвэл тэр эмэгтэйг хоёлоо сэтгэлээсээ чөлөөлөөд буруутахгүйгээр араас нь муулахгүйгээр тэгээ сайн сайхныг хүсээд ингээд эв зүгээр тэр салалтыг зохицуулах нь эерэг хандлага байгаа байхгүй. Тэгэхээр өнгөрсөнд болон одоод хэрэгждэг хүний одоо нэг хандлага байх нь. Өөдрөг үзэл гэдэг маань ирээдүйд чиглэсэн. Нэгсэндээ одоо алсын хараатай байх, өөдрөг байх. Болондоо биш болгондоо гэж үзэх ч юм уу те. Болгондоо. Би болгоно гэж хэлж байгаа энэ цаана чамд ямар нэгэн шийдэл байна гэсэн үг шүү дээ. Болондоо гэж үл ямар нэг юм найдаж чинь гэсэн үг шүү дээ те. Би бас өөрийгөө нэр их гоё одоо эцгийнхээ зайсан нэр гэдэг чинь ер нь хүний бас их тийм их олон зүйлийг агуулдаг юм санагддаг байхгүй. Тэгээ цэцэн бэлэг гэхээр бас ер нь юм тийм цэцэн байх те. Тэгээ нэг гоё тийм нэр нь их гоё цоглоотой өвчтэй гэж бас бодож ил одоо нөгөө пост нэгээл уурчих зөндөөл юм бодогдсон шүү дээ. Тэр бас их гоё. Ер нь нэр их чухал юм шиг ярьдаг байсан. Яа нэг ямар айхтар нэр өгөө те. Цэцэн бэлэг гэхээр одоо юм ухаангүй байх, ирэхгүй гэд нэг юм цэцэн бэлэг өрөөлгүй байх, ирэхгүй ингээд яг энэ нэр жишээлбэл ингээд намайг бас гэд хязгаарлаж хамжаарлаж явсан юм шиг те. Тэгээд бэжтэй хэлдэгс аахгүй. Хэрвээ би яг энэ нэршгэ байж чадахгүйсэн бол би нэрээ солих байсан баха гэд те. Тэгэхээр нэр гэдэг нэр үнэхээр чухал. Яг тэрийг ингээд авч явж яг тэр нэршгэ байх гэдэг бол бас өөрөө ч хэлж байгаараа айгүй тийм логик холбоотой юм шиг санагддаг шүү дээ. Гэтэ одоо юу гэдгийг энгийн нэр, муухай нэр гэж байхгүй шүү дээ. Тухайн нэрнийхээ утгыг өөрөө ойлгож тэгээд тэр одоо утгатайгаа дүүж амьдрах гэдэг бол бас гоё санагддаг. Тийм шүү. Нэгсэндээ тийм нэг алсын ингээд чиглүүлэгч юм шиг те.
Их гоё. За тэгээд ном маань одоо бас хаавар худалдаалж байгаа. Мэдээж одоо студид маань ингээд зорин ирсэн учраас энэ ном маань олон хүнд хүрээ түгээд гол нь уншаад үр дүн гарах нь бас их чухал шүү дээ, тий. Энэ төр ном Мир аз хур гэдэг юм 3 дэлгүүрт. Ерөөсөө номын нөгөө номын яг үндсэн 3 дэлгүүрт л өгсөн маа. Тэгээд нөө хүмүүс тэгдэг штэ. Яг ингээд жишээлбэл өөртөө ч уулзаад энэ зураглаа гаргах гэсэн юм аа гэхээр би хамгийн гол нь хүн бүхэнд нөгөө хүрэх боломжгүй. Би чинь бас нөгөө хязгаарлагдмал нөөцтэй учраас тэгэхээр яг тэн дээр яригддаг тэр зүйлс болгоныг нөгөө ийш нь оруулсан болохоор яг одоо өөрөө өөрийгөө танин мэдэх, амьдралын зорилгоо тодорхойлох, алсын хараагаа тодорхойлох, хооронд нь яаж холбох, яаж сэтгэх гэд бүх зүйлс нь алхамаараа байгаа. Нэгсэндээ ба өөрт чинь бол ингээд юм ментор болох тийм ном байгаа учраас зүгээр ингээд гүйлгэж уншаад бол тийм үр дүн гарахгүй. Бараг ингээд сэтгэл уншаад үр дүн гарах ажиллаад тийм. Жишээлбэл эхнээс бүлэг бол уншингуудаа чи өөрөө тань мэдгэсэн ба штэ. Уншчаад шууд дараагийн сэдв рүү орохгүйгээр тэр нэг хүснэгтийг бөглөөд өөр дөр анализ хийгээд ажилт хийгээд гих мэтчлэг зааварчилгаанууд нь бүгд байгаа болохоор ер нь их энгийн те бичгтэй ч гэсэн маш энгийн. За одоо дараагийн өрөөгөр цой цөмөрөөд ингэж бодож гинөө гэдэг ингээд яг өөртөө нь ярьж байгаа юм шиг тийм энгийн байдлаар гэсэн болохоор ямар ч насны хүмүүс унших боломжтой 18-аас дээш. Тэгээ зарим эцэг эхчүүд нөгөө хүүхдүүдээ бас нөгөө зөв чиглүүлэх гээд ингээ орлого хийхээр хүүхдүүд өөрсдийг нь тоохгүй байна, ойлгохгүй байна гэд ярьдаг штэ. Тэгэхээр эцэг эхчүүдийн одоо хүүхдүүдэд ч гэсэн ойлгуулах хүсэж байгаа зүйлүүдийг ийш нь оруулсан учраас хүүхдэд ч гэсэндээ яг эцэг эхийг нь орлох, тийм чиглүүлэх бас тийм гарын авлага болох боломжтой ном гэсэн. Ямар сайхан бэ. Баярлаа. Одоо нөө уншигчдын өмнөөс бас баярлаа гэж хэлье. Тэр нөө Facebook хаяг болохоор София цэцэн бэлэг гэдэг хаяг байгаа. Амьдрах стратеги гэдэг бас пэйж байгаа. Тэрэн дээр нөгөө яг сургалт ямар агуулгатай гэдэг ерөнхий юм орцсон байгаа. Тэгээд сургалт болгоно нөгөө тухайн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа одоо соёл те философоос шалтгаалаад агуулга нь ижилхэн боловч тэн дээр нөгөө хэрхэн яаж гэдэг зүйлүүд өөр явагддаг учраас тухайн байгууллагын одоо удирдлагуудтай нэгэлж ярилцаж ойлголцож байгаа сургалтын хамнуудыг бас нэмэхүү алийг оруулах уу нэмэхүү гэж явдаг гэсэн. Тусгай бүр хөтөлбөр гой зориулах нь шүү дээ байгууллага. Тэрнэш энд орсон сургалт нөгөө байгууллагад шууд ингээл ороод яваад ах юм бол нөө үр дүн гэдэг зүйл нь айгу баа байдаг. Яаж яг зөвлөгөө өгөх бол яг тийм одоо сэтгэл зүйч гэдэг эрх бол одоо надад үүсэг байгаа шүү дээ. Би ч яг амьдрах стратеги нөө менежмент суртаа хүний хөгжлийн яг хүний хөгжил талаас нь өөрийнхөө яг одоо мэддэг чаддаг зүйлээр бол ер нь бол зөвлөн гэхээс илүүтэй чиглүүлэх чиглүүлэх гоё тий. Хүмүүс ч юм бас заалгуулах зөвлөлөх бас дургүй шүү дээ тий. Тэр чинь хүн өөр үзэл бодол. Ер нь хамгийн эцсийн шийдвэрийг тухайн хүн өөрөө гаргадаг шүү дээ тий. Малчин телевизийн үзэн суугаа 90 зочны ярилцлага үзэж байгаа үзэгчтэй бас гоё. Них гоё. Нэг урмын дээ, них гоё, нэг бадраарсан, нэг гоё уянгалаг сайхан бас үгнүүд хэлэх болоо гэж бодож байна. Тэгээд ярилцлага өндөрлөө. Ямар хүлээлт өндөртэй таалахор. Тэгэхээр бүгдэнд нь баярлалаа. Тэгээд та Улаанбаатар хотод байна уу? Хөдөө орон нутагт байна уу? Магадгүй сум баг хаана байхаас үл хамааран хүн гэдэг яг тусдаа оршихуу гэдэг өөрөөгөө бас нээж илрүүлж таньж мэдэж хайрлаасаа гэж бас хүсэж байна те. Тэгдэж штэ. Би бол зүгээр нэг малчин ч гэдэг юм уу те. Гэтэл тэр хүн тэнд ямар том одоо хувь нэмэр оруулж ямар том үнцэнд бүтээж байгаа гэдэг өөрөө олж харах төдийд л угаасаа тэр нь тод болно штэ. Тэгэхээр бүх хүмүүс өөрийнхөө амьдралд тэр утга учирыг оноож яг өнөөдрөөс эхлээд юуны төлөө амьдарч байгаа вэ гэдгээ хэрвээ таньж мэдээд тэрнийхээ дагуу амьдрах юм бол та сэтгэлээр унсан үедээ ганцсан гунцсан үедээ босох хамгийн том шалтгаантай болно гэж ойлгох хэрэгтэй. Алсын хараа буюу амбиц гэдэг байгаа штэ. Би юунд хүрэх юм, ямар хүн болох юм гэдгээ мэдэх юм бол хизээч төөрөхгүй тэнд нэг хасаалттай алтан ганц бол танд байж гинэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрыг та бүхэн ядаж ихний ээлжинд те олж аваарай гэж хүсье. Тэгээд та нартаа амьдралаас амсаж болох жаргалын огтед бүхнийг хүртээсэй гэсэн сайхан өрөөлөг хүсье. Өрөөл бутаршгэ. За маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн маань эрэг зочны ярилцлагаар амьдрах стратеги номын зохиогч Цэцэн бэлэг оролцлаа. Ингээд дараагийн эрэг зочныхаа ярилцлагаар эргээ олзъя.